Дархуул аймгийн улсын тэргүүний Орхон сумын 9-р цэцэрлэг нь 1973 онд нэг багш, нэг туслах багштай 3 бүлгийн хүчин чадалтайгаар үүсгэн байгуулагдж байжээ. Харин 1976-оос 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай яашил цэцэрлэгийн комбинат болон өргөжөж шинэ барилгаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан төвхтэй. Тухайн үед яашил цэцэрлэгийн комбинат болон өргөжөхөд Цэдэнбал Филатова бүхий л тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байсан гэдэг. Зах зээлийн шилжилтийн үе буюу 1993-аас 1996 онуудад үйл ажиллагааны төр зогссон ч 1997 онд төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын засвар, сан техникийн засвар бүрэн хийгдэж барилгын 50%-ийг ашиглалтанд оруулан 50 хүүхэдтэй үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна. Харин 2004 онд барилгын их засварыг хийснээр өнөөдрийн байдлаар 255 хүүхдийн хүчин чадалтайгаар 36 багш ажилтнтай 9 бүлэгт сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. За манайх одоо бол нийт 9 бүлэгтэй 225 хүүхдийн хүчин чадалтай. Тэгээд мэргэжлийн багш ажилчдын хувьд бол 100% хангагдсан ингээд явж байна. Сая 2017 онд бол шинэ өргөтгөлийн барилга 3 бүлэг нэмэгдэж барьсан байгаа. 75 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг барьж яасан байгаа. Ашиглалтанд оруулсан байгаа. Яамнаас болон одоо хуваарай цум орон нутгаас төгсөх шинэ төгсөгчдөө ч юм уу одоо сургаж СУП-ийнхаа сургуультай хамтарч газартайгаа хамтрах гэх мэтчлэн үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Манайхаас одоо Дархуул аймгийн хүмүүнлэгийн сургуульд бол 3 туслах багш, мэрэгшээ техник багш маань бүлгийн багш, бага бүлгийн багш хийгээд 2 нь одоо яг төгсөх курсын оюутан сурж байгаа. За манай цэцэрлэг бол анх 1975 онд ашиглалтанд орсон цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэг маань Цэдэнбал Филатовагийн бэлгийн цэцэрлэг гэж 120 хүүхдийн хүчин чадалтайгаар нэгдэжсэн ийм цэцэрлэгээ. За би бол 1981 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж дуу хөгжмийн багшаар төгсөж ирээд тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. За энэ хооронд бол одоо төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эзэн засаг шилжсэн энэ үед бол манай цэцэрлэгийн үйл ажиллагаа төр хугацаагаар зогсон байдалд орсон. За ингээд 90-ад оноос эхлээд цэцэрлэгийн маань үйл ажиллагаа дахин одоо сэргэж ажилласан. Өсвөт одоо зохих хэмжээний мөнгө суулгуулж цэцэрлэгийнхаа их засварыг хийж ингээд анх одоо 4 бүлэгтэйгээр цэцэрлэгийнхаа үйл ажиллагааг сэргээж ажиллуулж эхэлсэн. За энээс хойш одоо цэцэрлэгийн маань үйл ажиллагаа тасралтгүй явагдаад өдөө хүртэл ажиллаж байна. За энэ хугацаанд бол одоо малчтын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор одоо явуулын бүлгийг 2 дугаар баг буюу инх тал багтаа нээж ингээд зундаа 20-30 хүүхдийг бас сургуулийн өмнөх боловсролд хамруулж ажилласан. Мөн одоо аслагдсан шарын дэрсийн хороололд гэр цэцэрлэгийг анх нээгээд за ингээд одоо 4-5 жилийн дараа гэр цэцэрлэгээ баашин цэцэрлэг болгож мөн тэнд 20-25 хүүхдийн одоо сургуулийн өмнөх боловсролд хамруулж ингэснээрээ сумын нийт сургуулийн өмнөх насны хүүхдийн 70-80%-ийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж ингэж ажилласан. За Америкийн нэгдсэн улсын хүүхдийн ертөнцийг өөрчлөе төрийн бүс байгууллагаас одоо халамжийн бүлгийг анх нээж тэдний төсвөр халамжийн бүлгийг анх нээж ажиллуулсан. За дараа нь Солонгосын хөрөнгө оруулалтаар одоо инх тал багт ажиллаж байгаа хөдөөний нөгөө гэр цэцэрлэгтэй бас гэрэлтүүлэг хийж ингэж ажиллуулсан. За Германы хөрөнгө оруулалтаагаар одоо Монголд анх удаа загвар болсон одоо бага оврын цэвэрлэх байгууламжийг мөн цэцэрлэгтэй хийж хөрөнгө оруулалт хийсэн. За мөн одоо Японы өвсний үндсээр бас одоо цэцэрлэгтэй хөрөнгө оруулалт хийж одоо бүх цонх шалнуудаа засварлах ийм ажлуудыг бас хийж хүүхдийнхаа буюу ажилчдынхаа ажиллах хүүхдийнхаа сурч амьдрах сайхан нөхцөлийг бол бүрдүүлж ажилласан. 2018 онд одоо улсын төсөвт цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын төсвийг суулгуулж ингээ 2023 онд ашиглалтанд өгч ингэж одоо сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг 100% сургуулийн өмнөх боловсролд хамруулах тийм одоо боломж нөхцлөөр хангасан байгаа. За хүүхэд хөгжүүлэх тал дээр бол манайх олон улсын эко сургууль цэцэрлэг
хөтөлбөрт хамрагдаж явж байгаа. 2024 онд бол Экос сургууль цэцэрлэг хөтөлбөрийнхээ анхан шатны сургалтанд хамрагдаад хүрэл гэрээнийхээ болцлыг хангасан. Энэ хичээлийн жилдээ бол одоо мөнгөн гэрээнийхээ болцлыг хангах гад үйл ажиллагаанд 2 дугаар шатныхаа сургалтанд хамрагдаад багш нар маань тайлган ямаа өгөөд одоо яг ингэж явж байна. Тэгээд давхар бас Солонгос улсын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр болох IMBRIC хөтөлбөр, шимт боловсролын STEM хөтөлбөр, багш платформ их мэтчлэн ер нь гадаад дотоодын олон улсын хөтөлбөрүүдийг нэмэлт үндэсний хөтөлбөр дээр нэмэлт хөтөлбөрөөр оруулж одоо явж байгаараа бас арай онцлогтой байгаа. Ер нь бол одоо сум орон нутгийн ямарваа нэгэн ажил тэгээд одоо хүүхдийн төлөө ямарваа нэгэн шинэ ажлуудыг бол байнга сэдэж тэрнийхээ ард гарахын тулд одоо гэр орон одоо бүхэл амьдралаа мартаж зөвхөн ганцхан тэрний төлөө ингэж одоо өөрсдөө зориулж ажилладаг бас нэг тийм сайхан сэтгэлтэй, тийм сайхан хамт олон баг бүрдэж ажилласан. Би бол 1975 онд их сургууль төгсөөд физикийн багшлаа. Багшийн ажилдаа хийж хаад 2005 онд цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн. Цэцэрлэг сургуулийн холбоог бол маш их сайн байлгах хэрэгтэй юм гэж өөрөө эрхлэгч байхаа хэлдэг байсан болохоор ирээд би тэр ажлаа хийж эхэлсэн гэдэгтэй. Тэгээд сэдвийн боловсролт гэдэг юмыг хийх сургалтын хувьд бол тэр арга зүй би багш нартайгаа ярилцаад сэдвийн боловсролтыг хийлгээд одоо 10 жилийн багш нарт өгдөг мөнгийг манай багш нарт өгдгөө ингээд сэдвийн боловсролтын мөнгийг хүртэл бичиж олгуулдаг. Бэлтгэл анги төгсөж байгаа хүүхдүүдэд хүлээлцдэг. Цэцэрлэг дээр зохиогдож байгаа ажлуудад багаангийн багш нарыг урьж оролцуулдаг. Ийм ажлыг ингэж анхаад энэ ажил дасаж дадаж эхэлсэн. Тэгээд цэцэрлэгтээ би бас анхны гадаа орчин тогтчулах төслийг олж тэнд гадаа одоо модон тоглоомнуудыг коморн бий болгосон байгаа. Одоо тэрнээс хойш энэ залуу үе хөгжүүлээд энэ цэцэрлэг маань улам сайхан болсон байна. Цэцэрлэг гэдэг бол ийм л байдаг. Нэгэн алсхан 1-2 км шахуу газраас одоо хүүхдүүд шарын дэрсний хүүхдүүд гээд ирдэг. Тэр үед унаа авс өгүүлжлдэггүй байсан болохоор тэнд нэг цэцэрлэг одоо байхан зүйтэй юм гэж бодоод боловсрол соёлын газрын дарга амгалан багшаар дэмжүүлээд хөөцөлдүүлээд ингээд гэр цэцэрлэг гэдэг юм 2 гэртээр анх үүсгэн байгуулж байсан. Тэгээд анх гэрээ авсныхаа дараа 2 нэг-нэгээр нь тусна бариад нэг нь галтгоо нэг нь хичээлийн өрөө болгож ирсэн. Тэр 2006 оны хавар юм байна. Тэгээ намаршаад гүйтэн болоод ирэхээр нь зэрэг 2 гэрээ цовоолж бариад дунд нь гонхон бариад тэгээд нэг нь галтгоогоо болгоод гонхны хувцлын өрөө болгоод тэгээд хойд нэг гэрээ одоо сургалтын танхим маягтай болгоод огжуулж ингэж эхэлсэн байгаа. За энэ манай гэр цэцэрлэгийн үргэлжлэл тэрнээс хойш одоо хажуудаас туршлагын талбай гэдэг ийм юмнууд за 2010 онд намайг амралтандаа сууснаас хойш Бата дарга гэр цэцэрлэгийг ийм гоё тоглог байшинтай болгож барьсан байгаа. Тэгээ одоо бол хүүхдүүд маань болон дулаан орчинд бид нар чинь тэгэхэд гадаа ноолтой байсан бас нэлээд тохигүй байдаг байсан. Одоо бол дулаан орчинд хүүхдүүд маань сайхан болсон. Анги танхим баян гоё тогтжуулсан. Манай байсаа дарга бас маш их ажил хийсэн гэж харж байгаа юм би. Их ажил хийсэн цэцэрлэг урд цэцэрлэгтээ өргөтгөл барьсан цэцэрлэгийг маш сайхан тогтжуулж өргөл сайхан авч явдаг. Ер нь энэ цэцэрлэгийн хамт олон бол маш их ажилласаг, дайчин чадвартай тийм хүмүүс байгаамаа. За энэ цэцэрлэгийг анх гэр цэцэрлэг багт нь үүсгэн байгуулахад би бас байлдсан байгаа. Тэгээд миний туслах багшаар Иш Нарантуя, Тогоочор Сарантуя гэсэн юм 3 хүн бид гуравчийн 2 гэртээ анх энэ цэцэрлэгийн шавыг тавиад барьжаалаа. Тэгэд хүүхэд мэн тухайд 20 хүүхэдтэй байлаа. Тэгэл зуны цагтаа сайхан болчдөг. Өвлийн дундаа 2 гэрээ нийлүүлж чад дунд нь нэг хамбар тавиал үйл ажиллагаагаа явуулдаг байсан да. Тэгэд бас сум орон нутаг маань ч гэсэн бас бидний үйл ажиллагааг бас дэмдэж сумын хөрөнгө оруулалт авраасаа ийм сайхан байшин цэцэрлэг барьж өгсөн байгаамаа. Би бол одоо 1999 оны 3 дугаар сард энэ цэцэрлэгт ирсэн. Эрэхтэй гол шалтгаан маань бол одоо
миний бүр оюутан цагийн халамжлан хүн шандрагч Бата гэж хүн байгаа. Тэр одоо энэ цэцэрлэг эрхлэгч байсан. Одоо тэтгэвртэй гацсан тэр хүнтэйгээ ингэж хамтарч ажиллахаар ингэж ирсэн байгаа. 99 оноос би 2020 он хүртэл хугацаанд энэ цэцэрлэгт одоо дуу хөгжмийн багш, арга зүйч, эрхлэгчийн орлогч зэрэг ажлуудыг одоо хийж ирсэн. Ингээд ийм сайхан байгууллагад одоо ажиллаж, ийм сайхан хүүхдийн нэгт ажиллаж байгаад одоо маш их баярлж явдаг. Энэ цэцэрлэгт анх ирэхэд бол дөнгөж талан ажилдаг. Одоо миний байгаа энэ хөгжмийн өрөө эднэр бол ингээ консервац тавигдчихсан зах зээлийн хүнд үед бас хэсэг энэ цэцэрлэг маань зогссон байж дутаагшд аваад ажиллуулад эхлээд 2004 онд капитал засвар орж иж энэ цэцэрлэг бүтэн бүрэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш бас одоо зөндөө олон хөтөлбөрүүд төслүүдийг хэрэгжүүлж одоо өнгөцсөж одоо маш сайхан өнгөцсөж тэгээд дээрээс нь одоо өргөтгөл хийгдсэн байгаа. Очроос одоо цэцэрлэг маань улам л жил ирсэн одоо өнгөц хэмжээ нэмж яваа. Ийм сайхан газар та. Хүүхдүүдэд зөв дадал хандлага, хүүхдэд ээлтэй орчныг бий болгох олон улсын эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулан хүрэл гэрээгээ хүртсэн Дархуул аймгийн анхны эко цэцэрлэгүүдийн нэг юм. Мөн хаврын дунд цараас цэцэрлэгийн анги бүр хүлэмжинд тариалах ногоогоо өрслүүлж тариалах цаг нь болоход ангиуд өөрсдийн хуваар талбайдаа шилжүүлэн суулгадаг. Энэ нь хүүхдийг энгийн хөдөлмөрт сургахаас гадна хүүхдүүд ямар нэгэн бордоогүй эко хүнс хэрэглэх боломжийг бий болгож байна. Эко сургууль цэцэрлэг хөтөлбөр маань анх 1992 онд нүүбийн санаачлагаар олон улсад хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр байгаа. За хөтөлбөр маань сургалтын агуулга, арга зүйд, доктортой хөгжлийн 17 зорилтыг тусгаж өгөх, бусдад таниулах, дэлгэрүүлэх түгээх зорилготой хөтөлбөр байж байгаа. Эко сургууль цэцэрлэгт хамрагдсанараа сургууль цэцэрлэгийн байгаль орчинд нөлөөлөл сайжирдаг. За мөн түнчлэн олон улсын болон эцэг их иргэдийн харилцаа, хамтын ажиллагаа сайжирдаг. За мөн цэцэрлэгийн дотоод орчин нөхцөл маань сайжирч эхэлснээрээ багш ажилчдын болон хүүхдүүдийн маань сэтгэл ханамж, за байгаль эрхлэлтэйгээ харьцах, харилцаа хандлага, бахархал сэтгэл маань хөгжиж яадаг тийм давуу талтай хөтөлбөр байгаа. Манай цэцэрлэгийн хувьд анх 2022 онд хамрагдаж 5 багшийн бүрэлдэхүүнтэй 1-р болон 20-р шатны сургалтандаа хамрагдаж ирсэн байгаа. Манай цэцэрлэг эко цэцэрлэгтэй сургууль цэцэрлэг хөтөлбөртэй хамрагдаад хамгийн анх эко кодоо бид нар боловсруулсан байж байгаа. За манай цэцэрлэгийн яг эко код маань энэ дээр харагдаж байгаа хэсэг байна. Хамгийн одоо үндсэн гол зорилго маань хогийг ангилан ялгах гэсэн зорилготойгоор хамгийн анх эко кодоо боловсруулад за анги бүлэг бүрт одоо хог ангилан ялгах сав, за мөн гадна талбайдаа нэгдсэн журмаар том хог ангилах савыг шинээр хийж, за түүндээ хогоо ангилан ялгах, хүүхдүүддээ хог ангилан ялгахын ач тус хэрэглээг тайлбарлан таниулах гэмчлэнгээр сургалтын хөтөлбөртөө тус кодынхаа дагуу үйл ажиллагаагаа шигтгэж тусгаж өгсөн байж байгаа. Орхон сумын 9-р цэцэрлэгийн хамт олон 2024 онд сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 6 багш хамрагдаж байгууллагаараа улсын хэмжээнд 3 дугаар түвшинд үнэлэгдсэн бол Дархуул аймгийн хэмжээнд 9-р барьж өгсөн амжилттай яваа бүтээлч хамт олон юм. 2023-аас 2024 оны хичээлийн жилд бид хөдөлгөөн эрүүл мэндийн мэрэгжлийн хөгжлийн бүлгийг байгуулсан. Энэ бүлгээрээ бид нар хүүхдийн бие бэлтэр, өсөлт хөгжилтийг дэмжих зорилгоор 45 төрлийн 215 ширхэг биет хэрэглэгдэхүүн, 9 төрлийн 10 ширхэг ном гарын авлагыг бэлтгэсэн. Энэ хэрэглэгдэхүүн ном гарын авлагаа бид өдөр тутмын сургалт үйл ажиллагаанд хэрэгжилж байна. Мөн аймагтаа 2 удаагийн үзэсгэлэн гаргасан. Цэцэрлэгтээ эцэгчүүддээ 1 удаагийн үзэсгэлэн гарган ажлаа тайлгансан байгаа. Бид 45 төрлийн 215 ширхэг биет хэрэглэгдэхүүнийг гарын дорх материал ашиглан хийсэн байгаа. За үүнээс танилцуулахад энэ үдээстэй гутал. Үдээстэй гутлыг хүүхэд өөрсдөө хэрэглэснээр энэ үдээс нэгт үдээсээ үдэж сурах чадвартай болно. Хоёрт гэвэл хүүхдийн гарын жижиг булчин хөгжих чадвартай болно. За дараа нь энэ зангуугаар олон төрлийн нервийнхэнүүд хийснээр хүүхдүүд өнгө танин, хооронд нэг нь уялдаа холбоо, томоос жижиг рүү нь тоолох зэрэг олон чадвар нэмэгдэнэ.
тийм бид нар тасгалтай хэлтэй дээрээсээ доошоо ирдэг тийм үү? За 1 2 За гараа чэжний өмнө аваад 4 таг баруун тишээ 4 таг цүн тишээ гараа тишээ заяа. 1 2 3 4 Бүдээлч нь хамт олон 2023-аас 2024 оны хичээлийн жилд олон улсын Аймбрик хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дархуул аймгийн анхны түвшис цэцэрлэг болж тоглоомоор дамжуулан хүүхдийн чөлөөтэй сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр болгон сургалтандаа ашиглаж байна. Тус хөтөлбөр маань 2-5 насны ангиллаар хүүхэд бүр дээр ном гарын авлагтаа за хүүхдүүд маань гарын авлагын дагуу блок тоглоомороо сэдвийн хүрээнд одоо өөртөө сэтгэн бодох чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэн сэдвийн хүрээнд тоглоом эвлүүлдэг. За ингэснээр хүүхдүүд маань сэтгэн бодох, за мөн багаар хамтран ажиллах, цаашлаад одоо хүүхдийн инженерчлэг сэтгэлгээг хөгжүүлдэг. Ийм үр дүнтэй хөтөлбөр байгаамаа. Хөгжмийн боловсрол эзэмшснээр хүүхэд бол ер нь маш их ёс зүйн одоо сайхан эерэг нэрэг хүмүүжлийг хүлээж авдаг. Тэнд радгийн наацхан гэж сууж сурах, сайхан гэд хүнтэй харьцаж сурах, их гоё сайхныг мэдрэх их мэтийн одоо бүх боловсролууд нь суурийг бас хөгжмийн боловсролоор тавьж өгдөг байгаа хүүхдүүдэд.
анхнаасаа одоо дуу чимээг ялгахаас эхлээд хүүхдийн сонсгол хөгжих цаашлууллагт одоо хөл тавихаас эхлээд ийм үйл ажиллагаануудын эхлэл суурилж өгдөгөр одоо хандлагатай байгаа. Хөгжмийн боловсролын сургалт бол одоо 3 бүтцтэй байдаг. Эхлээд хүүхдүүд сайхан одоо хөгжмийн хэмнэлд одоо их сайхан баяр баясгалантай өрөө тэнгэмдээ хүлээж авна. Суусныхаа дараа дуулахад бэлтгэж хоолойн дасгал гэж юм хийдэг гэсэн. Тэр одоо тэр үед бид нарт багш нар сайхан заажсан ба тэргээр хоолойн дасгал хийхээр хүүхдүүд маш их баясгалантай. Тэрийг хоолойн дасгалаа зүгээр аялаад өнгөрөх биш. Ингээд одоо хэмнэлтэйгээр алгаад исчих юм уу тийм ээ. Ямар нэг жижиг хөгжмийн зэмсгээр одоо хэмнэл цоглох юм. Тэргээр бол хүүхдийн одоо сонсгол нөгөө хөгжмийн боловсролын сонсгол маш их сайн гэж. Түүний дараа дууга заахта дууга зөвхөн заахта зүгээр дуулаад өнгөрөх биш үлгэрийн байдлаар ч юм уу тоглоомын байдлаар ч юм ингэж заахаар хүүхд маш хурдан хүлээж авдаг. Ялангуяа бага насны бүр бага ангийн хүүхдийн дуунууд бол ингээд дандаа хөдөлгөөнтэйгэр ингээд дуурайлах даган дуурайлах маягаас хүүхд маш ер нь бага ангийн одоо дөнгөж яслаа ингээд орж ирсэн хүүхдүүдийг хичээлд ороороо гэдэг ингээд нэг инээс нэг 2 3 өдрийн дараагаар бол хичээлд ороороо яг очиод тэр нөгөө суудаг байранд суудаг бол их маш хурдан хүлээж авдаг. Цэцэрлэгийн багш бол маш гэгээлэг, хайр дүүрэн мэрэгжил. Энэ мэрэгжлийн утга учирыг ойлгодог хүн л энэ салбарт ажилладаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа олон мянган багш нарын төлөөлөл нь Орхон сумын 9-р цэцэрлэгийн багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Намжаагийн Отгонбаяр. Хэдхэн өдөр цэцэрлэгийн асрагч багшаар ажиллаад би заавал цэцэрлэгийн багш болно хэмээн уйлж суусан охин өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 37 жил сэтгэл зүрх хүч хөдөлмөрөө зориулан ажиллажээ. Хүүхдтэй ажиллахын сайхныг мэдэрч сэтгэл зүрхээ даган сонгосон мэрэгжлийн зөв байсныг түүний ажлын амжилт өнгөрсөн хугацаанд бүтээсэн бүхэн харуулдаг юм. Дөнгөж багш болоод орж авах бүх юм бид нар өөрийнхөө гараар бүтээдэг байл шүү дээ. Энэ 13-аараас энэ 13-аар хийхээс гадна гэр бүл дээр бөөнөр дайрж ордог байл да. Тоо энэ нээлттэй хичээл ур чадвар уралдаан болъё. Бүгд ингээд одоо түүх байдаг шүү дээ. 4-р цэцэрлэг дээр би ур чадварын математикийн хичээлээр иржээлээ. Бүхэл бүтэн би портер дүүрийн очиж орж иржээлээ. Тийм их юм бэлддэг байж. Одоо бол бүх юм цахимжцсан, бүх юм нээлттэй, нэлээгдэх хөдөлмөрч тэрэн дээр нэг жоохон тийм айгу ач холбогдол өгч ажилладаг байсан юм уу гэсэн байдал байдаг. За хүүхдүүдээ багш нар өнөөдөр та бүхэндээ хэл яриа хөгжүүлэх хичээл орно. За өнөөдөр хэл яриа хөгжүүлэх хичээлээрээ номтой танилцах. Өөр биш энэ ямар байна? Энэ жижиг юм байна, энэ том юм байна. За тэгвэл хүүхдүүд номон дээр юу яд юм бэ? Юу яд юм бэ? Та нар бүгдээр ингээ бүгд мэддэг хүүхдүүд чи бүх зүйл энэ номон дээр байдаг тийм үү? За тэгвэл бүгдээр энэ номыг номтой эхлээд танилцсан. Энэ номны маань хавтастай, нүүртэй, хуудастай байх нь тийм үү? За тэгвэл энэ хоёр ном юугаар ялгаатай блэ? Энэ болохоор ингээд бичсэн жижигхэн байна. Тийм үү? Энэ болохоор бодит ном баггүй, бодит том хүүхдүүд танд ч гэсэн гарч ирээд үлгэрээ уншдаг, шүлгээ уншдаг, жүжигчдэн тоглолттой хийдэг ном байхгүй юу? За бүгдээрээ багш нь эхлээд энэ номыг эргүүлж үзүүлээ. За ингээд ном маань яасан? Дэлгэгдсэн тийм ээ? За энэ ном маань хідэн хуудастай байна тоолъё. За энэ номны хуудас билүү, нүүр билүү? Хуудас. Бид нар номыг эргүүлэхдээ баруун талаас зүүн тийш нь эргүүлдэг гэсэн. Нэг тоолоорой. Хідэн хуудастай ном байна. За хахад 2 За байцгаарай. Энэ ном байна, гоё ном байна уу? 2 3 За 3 хуудастай ном байна. Энэ хамгийн арын хүүхдүүдээ хуудас гэхгүй хавтас гин бүр ингээд ард талд нь ингээд ном байна хаагдчих байгаа байхгүй юу? Улаан малгайт байна тийм үү? За энэ бидний том номны давуу тал маань энэ үлгэрийг хүүхдүүд багштайг болон өөрсдөө ярих боломжтой. Энэ үлгэрийг багштайгаа хамтарч хэн ярих вэ? За эмгэн хэн болох вэ? За жаргалмаа гараад ир. За жаргалмаа гараад ир. За улаан малгайт хэн болох вэ? Улаан. За буйна гараад ир. Ивэл гараад ир. Анчин хэн болох вэ? Мөнгөсөлт, мөнгөсөлт.
За нэгэн ой тосгонд улаан малгайд ээжтэйгээ амьдардаг байжээ. Одоо ер нь сэтгэл судлаад ирж байгаа бид нарт X үе, Z үе гэдэг хоёр үеийн хооронд үйл ажиллагаа явагдаж эхлэв дээ шүү дээ. Бид нар чи X үеийн улсууд чинь цаанаас өгсөн үүрэг даалгавар, цаанаас ирсэн чиглэлийг яг баримтлаад тэрний ард гардаг байж. Одоо үеийн хүүхдүүд чинь яг өөрийнхөө нөөц бололцоонд, өөрийнхөө хэрэгцээнд, өөрийнхөө шаардлаганд, өөрийнхөө цаанаас ирж байгаа тохиол сигнал тэрэн дээрээ тулгуурлаж нэгсэндээ тааваараа хийдэг болсон. Бид бол хий бүтээ гэдэг. Яг энэ үеэрээ жоохон хоёр үеийн хоорондоо жоохон зөрчилдөж байгаа. Гэвч биевнээс авах юм их байгаа. Хэний ч өмнө хэл хүүгээ хэлчихдэг шулуухан өвгтэй энэ багшийн цэцэрлэгийн багш болох гэсэн хүсэл тэмүүлэл нь түүний ээжээс улбаатай. Одгонбаяр багшийн ээж давг Сүмбэрлэгой мөн л цэцэрлэгийн багш. Архангай аймгийн уугуул энэ буруу 1986 онд одоогийн Сэлэнг аймгийн Сайхан сумын хөтлөөс ажил амьдралын гарагаа эхэлж хүүхдийн инээд хөр баяр баясгал дунд аз жаргалтайгаар ажиллаж хөдөлмөрлөөд гавьяаны амралтандаа суусан байна. Манай ээж чинь Тархуу ламын 11-р цэцэрлэг гэж байсан. Тэнд бүлгийн багшаар ажиллаж байсан. Би чинь дөнгөж 10 төгсөөд ирсэн хүүхэд юу ч мэдгүй хаад ээж ажил дээр очино хүүхдүүдтэй тоглоно тусна тэгж явж байгаа л дурлсан. Ерөнхийдөө энэ СОБ-ийн байгууллагад орох их үүсрэг бол ээж мэл тавьсан. 86 онд энэ хөтлөлд ирсэн тий. Тэгээд л яагаад дараа нь манай энэ охин аргаад 10 жилд байж байгаа дээчээд ирээд 10 дугаар анги төгсөж ирээл тэгэл. Тэгээ би анх эхлээд нөгөө 10 төгсчээд жоохон ирлээ тэгээ энэ хөтлөл чинь юу яагаад би цэцэрлэгийн ажилгүй ямар ч гэсэн чи сургууль соёлын бараа хардлагч одоо энэ цэцэрлэгт ажилд орох уу гэсэн. Тэгээ бөөн баярлаад орсон юм тий. Тэгээд хүний оронд орсон юм анх эхлээд миний хөвчин тий. Тэгээд сүүлдээ нөгөө хүн амтны декрет дуусаад ажилдаа орохоор болсон чи ажлаас гарахгүй гэж уйлж суучаад тэгжэл л шүү. Тэгээд даргандуудаад энэ Отгонбаяр ингээд яана давгүй гэчихэн боломжийн юм бол яг одоо дур хүслийн дагаа чи өгнө яг юуж л байгаа чи ажлын хийлжил байгаа. Тэгээ явандаа наадах чинь сургууль соёлж яваад одоо ажил мэргэжил өргөшөөд ирэхэд тэгэл болно доо гэвэ. Тэгээд дарагт нь ярьжсэн тий. Тэгэл уйлаа суугаад байсан. Тэгээд би явъя гэсэн чи явдгүй тэгэн би хайчаад гараад ирсэн. Тэг хөөргөн сүүлдээ ажиллаад сүүлдээ тэгээд энэ цэцэрлэгийн СОБ-ийн юу сургуулаад аваагаагүй ажиллаад л тэгэл явсан доо тий. Магистр хүртэл явсан доо миний охин харин дурандаач гэдэг. Манайх нэг баранк баринд байдаг байсан. Тэгэл арталд энэ одоо тухайн үеийн 20 дугаар цэцэрлэг байхгүй энэ Тархуу аймгийн манай хөтлчин Тархуу аймгийн арай байсан шүү дээ. Тэнд ингээл хөөгтөр шуугаар бужигнаад тэгэл октод ингээл багшлаад тэр үе чи асрагч багш гэж байсан. Тэгэл явахаар айгүй гой санагдаад тэгэл ээждээ хэлэл тэр цэцэрлэгт ороод 2-3 хон онжсэн чинь түрүү ээж яриандаа дурдсад хүн нэрлээгээд тэгэл гар гээл гэсэн чи одоо би юу ч бодсон мэдэхгүй гарахгүйгээл уйлаа суудсан. Айгүй санаа тэр үед тухайд би бас одоо тэр уйл суусан ч бас онсон гэж би боддгийг штэ. Тэгээгөө гараад өөр ажил тэгээд өнөөдөр би ямар ч явах юм бэлээ. Тэгэхээр тэр уйлсан тэр нулимсэл миний өдөл миний амьдралын замыг нээсэн нулимс гэж боддгийг штэ. Манай ээж чи айгүй тийм их шулуухан шудраг жоохон тийм гатуу хүн. Ер нь тийм гатуу гараар явсан тулдаач ер нь би тэдэлүүдэд яг ээжхэн заасан жанжин шомоор яваа гэж би боддог. Одоо үеийн хүүхдүүдэд харьцуулаад одоо ээж нь муу аав нь ихсэн сургамж хэлгээд бол нэг таалахгүй ойшоохгүй. Бидний тэр үед одоо би ч X үеийн хүн шүү дээ. Бидний энэ үеийн онцлогийн хүмүүсийн насны онцлог аюу тийм ахмадаа хүндэлдэг, ахмадаасаа сурдаг, тэр хэлсэн ярьсан хүний үгийг яг дагдаг, биелүүлдэг тийм үе байсан байхгүй. Тийм болохоор яг ээжхэн замаар хэлснээр явсан нь нонсон гэж бод. Ер нь тэгээд манай Монгол ард өгөөд ч эцэг хизээч худлаа хэлдэггүй, хизээч буруу хэлдэггүй. Тийм болохоор ээжхэн замаар, эцгийнхэн замаар өдөө хүртэл явсандаа ер нь бахархдаг. Энд ашрам дэлгээд бас залуучууд дэлгээд эцгийнхээ үгэнд сайн орж байгаарай. Эцэг эхчүүд чинь хизээч худлаа хэлдэггүй шүү, худлаа харддаг шүү гэж бас хэлмээр санагд. Намайг чинь тэгээд цэцэрлэгийн багш болоод энэ октодоо ороод ирэхэд чинь эднэр чинь өөрснөө тэгээд л юунда ажил мэргэжилтэнд дасаал дадаад л ерөөсөө тэгэл дурлалдаг болоод л тэгэл хүүхдийн төлөөл явсгаж байгаа шүү дээ ер нь тий. 100 ч гэсэн ингээл гадаавын нэг
Хүүхдүүдээ хаяа гадаа сууж байхад одоо манай нөхдүүдийн чинь хүүхд сурагч хүүхдүүд ирэл багшаа сайн уу багшаа сайхан амарсан уу гэж хөөрхөн амтан тэгэл гүйж байгаа сайхан санагддаг шүү дээ. 37 дахь жилдээ ороо явж ийн ажилласан газараа бодоход боловсролын байгууллагын энэ их айлд ганцхан нэг л системд ажилласан. Энэ үл нэгд бахархал, хоёрд ажилласан жилмийн түүх, гуравд энэ нэвтрүүлэгт орж байгаа юм бас надад айгүй бахархалтай санагдсан. Цэцэрлэгийн багштай баярлалаа гэдэг нэвтрүүлэгт та орооч гэхэд хамгийн түрүүнд би ээжигээ бодож байсан байхгүй. Нэр нь тийштэй би чи ээжийнхээ хүчинд өнөөдөр цэцэрлэгийн багш болцсон. Тэгээд цаашаа улбалаад одоо бараг жил шахуу явчлаа. Тэр оронд ингээ бодоодсэн чинь дүү мэн байна, эгч мэн байна. Яг ерөөсөө би орж болдгүй. Орё гэдгээ энэ нийттэйгээ хавар сан солилцоод хамгийн гол нь миний энэ цэцэрлэгт альсны хамгийн гой бахархал бол энэ нэвтрүүлэгт ороод ингээд гэр бүлээрээ цэцэрлэгийн багшаа гэдгийг ингээд энийг зүгээрс юугаар саншгүй бахараад ээжээрээ бахархаж гин, хичээрээ бахархаж гин, дүүгээрээ бахархаж гин. Би чинь ээжийг багш хийж байгаа үед би чинь ажилчин болсон байсан шүү дээ. Энэ хөтөлд анх ирээд энэ цементний үйлдвэрт анх эхлээд ажилд орж ирсэн. Тэгээд би чинь хүүхэд гаргаад 91 онд хүүхэд гаргаад тэгээд үйлдвэрээсээ гараад цэцэрлэгөөр орсон байхгүй юу. Тэр үед одоо эцэгийнхээ үгнээс гарах юу байхгүй ш. Эцэг юу гэж чиглүүлэн тэгээд тэргээр л тэгэл одоо хүүхэдтэй болсон юм чинь хүүхдэд дагуулаад цэцэрлэгт ядаж хүүхдэд өгөөд өөрөө хажууд нь ажиллаа хийгээд явах чамд амраа гэх тэгэл цэцэрлэгөөр орсон. Тэгээ би чинь 10 жилээ төгсөөд уг нь эцгийн хууль эрх зүйн ангид орсон байсан байхгүй. Тэгээд тухайн үед чинь манай хөтөл чинь нэг үйлдвэр нэлээд жоохон юутай одоо дампуурлч гэх юм уу тийм ээ цалин мөнгө өгчдөггүй яг тийм үе байсан. Тэгээ эцэгт 1 жил сурчаад нөгөө жилийн чөлөө аваад тэгээд 1 жил завсарлсан. Тэгээ дараа жил дахиад их цэцэр рүү харах гэсэн чинь манай одоо нотон баярагч маань чи ерөн дээр хуулийн мэрэгчлэр ер нь яах юм? Одоо ингээ монголоор дөрөв хуульчтай надаа гараад ажлын байрч хэцүү болтоход хэцүү. Тэгж цэцэрлэгийн багш бол гэдэг. Тэгээ өөрөө намар цэцэрлэгийн багш юм уу одоо Монгол Улсын боловсрол сургуулийн СУБ-ийн салбар дээр очиж элсэлтийн шалгалт өгөөд конкурс өгөөд дахиж өгөөд тэгээд би цэцэрлэгийн багш гэдэг мэрэгчлийг сонгож илаа. Уг нь бол шал өөр мэрэгчлийн хүн болох хэрэгтэйсэн байхгүй. Тэгээд яг Отгон баярагши заавар зөвлөгөөгөр цэцэрлэгийн багш гэдэг мэрэгчлийг сонгосон да. Ер нь зөв шийдвэр болсон гэж ер нь одоо яг боддөө шүү дээ. Өөрийнхөө одоо энэ ажиллаж байгаа тий энэ тухайн үед ингээд хүн чинь бас ажлын байран дээрээ гараад ажилдаа дуртай байна гэж нэг тий ажиллаа нэг жаргаж хийн дурлаж хийн гэж нэг байж. Тэгээ хар багасаа ээж ихч маань нэг сургуулийн боловсролд ажиллаж байсан болохоор арай надад нөгөө төхөн байсан. Нэг тийм хэцүү тийм байгаагүй болохоор ажилдаа маш дуртай. Тэгэл одоо яг энэ мэрэгчлийг сонгосонд бол ер нь харамсдаггүй шүү. Би ч одоо нөгөө залуу багшаа ажилд орчвол хичээсэл зөвлөгөө заавар авч байгаа юм чинь. За би одоо яах вэ? Одоо хичээл сургалт үйл ажиллагаа болсон ч гэсэн тийм ээ. За одоо нэг тийм нээлттэй хичээл болох гэж байна тийм сэдвэр авцсан. Надад нэг тэг зөвлөгөө өгөөч тэдэн насны хүүхэд байгаа гэл хичээсэл маш их зөвлөгөө зааврыг авдаг гэсэн. Тэгэл яг одоо нэг юм нэг салбарт тийм ээ олоола байна гэдэг чинь даваа тал нь тэр. Ерөөсөө би энэсээ байнга ингээл туршлага судлаад би энтэйгээ зааварж зөвлөгөөгөө өгнө. Тэгэхээр маш төвшиг толгоор болж өгдөг тийм. Давг сумбарлахай 6 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн. 3 охин ээжийнхээ мэрэгжлийг өвлөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж хөдөлмөрлсөн одоо ч ажиллаж байна. Ээж хүн багш хүний хувьд хамгийн том аз жаргал хэмээн хуучилдсанаа. Одоо ч октооддаа хүний хүүхдийг хайрлаж хамгаалах хүмүүжүүлэх нь цэцэрлэгийн багшийн хамгийн чухал үүрэг гэдгийг байнга сануулдаг юм. Хүүхдийн байгууллагад ажиллана гэж чинь би өөрөө баг залуугаас олон дүүнэртэй өссөн болохоор хүүхдэд их хайртай. Хүүхдэд их дуртай. Тэгээ би ямар сайндаа эднэрийг ягаад цэцэрлэгийг оруулж багш болгоол. Хүүхдийн энерги сайтай их сайхан хөөрхөн шүү дээ ер нь тий. Бүгдээ ажилдаа явахаараа ихлээ. За танай анги ямар вэ? Танай анги тиймэрхүү байх шүү. За тэгин шүү ингэн шүү гэл ингээл дандаа тасцаалал хүүхдүүдтэй зөөлөө харьцаараа элдэг зөөлөө харьцаж байгаараа гэл ингээл өглөө шүү дээ эзэн эднэртэй тий. Тэг хүн ер нь залуу зандан наснда байхдаа тэг ээжтэй ч бол гэр бүлгэнд баярлаа хайр тэрс гэж нэг хэлдгүн бэлээ. Харин зүгээр амьдралын явцад нас ахаад ирэхээр айгүй ухаан суугаад байгаа шиг байгаа тийм болохоор одоо ингээд сүүлийн үед ус шүрмсээр яриад ээжтэй баярладаг шүү хайр тэр шүү гэж хэлдэг. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад ээжтэй хэлгээд
ээж минь намайг өдөө зэрэгтэй хүргээд өнөөдөр би чи анх курсын багш байлаа шүү дээ. 45 хоногийн курсын багш. Тэдээс өдөө хүртэл яваад боловсролын магистр хүртэл ингээд явхад минь ард талд минь байнга байж дэмжиж өдөө дайнд хүргэсэн ээждээ маш их баярлаа. Ингээ гомдоож яасан бол уучлаарай. Үргэлж таныг хоёр гар дээрээ ингээд өргөж явъя гэж хэлмээр байна да. Бага насны хүүхэд ч юм бол байнгын хөдөлгөөнтэй нөгөө тоглонгой хөгжиж идэг гэдэг утгаараа байнга хөдөлж идэг хүүхдүүд байхгүй. Тэгэхээр нөгөө нэг аюулгүй эрүүл нөгөө байлах үүднээс багш нар чинь маш сайн анхааралтай байх хэрэгтэй. Одоо эцэг ихэн ингээл ажилтаа явах гээд хүүхдүүдээ хоёр багшаа даатгаад өгчөж байгаа шүү дээ. Эрүүл та ингээ миний хүүхдийг харж байгаарай тийм ээ. Эрүүл сарвал харж байгаагаар гээд даатгаад өгсөн хүүхдийг чинь багш нар тэр байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр манай ээж ерэн зөвлөдөг юм. За хүний хүүхд бэртэй ч юу, хүний хүүхд гэмтэй ч юу. Хүний хүүхэд зохиод авчав да, ажиллаад авчав гэж л байнга цагтдаг шүү дээ. Тэгэл ер нь тэгэл хүний хүүхдийг гэмтээчгүй хүмсэн тий. Хүний хүцээхээс ингээ хайрлаад нандинаас өсгөж байгаа хүүхдийг багшд нь авчираа даатгаад өгч байгаа хүүхдийг эрүүл сарвал ээж аавд нь хүлээлгэж өгсөн гэж л ер нь бодож ер нь ажиллаа хийдэж. Тэгэл байнгын л ер нь цэцэрлэгийн багш нарын чинь нэг тийм одооны нөгөө нэг эцэг эхчүүд чинь тухайн үеийн бидний цэцэрлэгт байх үеийн эцэг эхчүүд хоёр чинь ялгаа шалгандаа болсон. Одооны эцэг эхчүүд чинь бол маш их шаардлага өндөртэй ер нь багш нарт тийм ээ шаардлага өөрсдөө бас хариуцлагатай болсон болохоор аль талдаа ер нь бол хариуцлага өндөртэй. Наран зэтэйг харьцуулж ярина. Наран зэгийн анги гисэн байж тээ. Танах яаж чинь танах ямар бүлдгийн гих жишээ нь одоо зүгээр би бэлтгэл наран зэ дунд гэдгэхэд насны үжтэй нүрд мэдээд тэгвэл тэр үед чи отгон мэрийг тийм дуу заадаг байсан да тий. Одоо тэрийг дуулж гин үгээл яг айгүй хөөрх ингээд тэрийг санаад зурсаад ярьдаг. Тэр бол бас гоё. Тэгээд гинт мартаад өө нэр тийш ээж тэгжсэн шүү дээ. Тэрийн нэр нэг дуулаад үзье. Тэрийг нэг дуулуулад үзье гэд би бас эргээд ажил дээр тусгах. Мэрэж нэгтэй ойролцоо сууч бас гоё байд. Цэцэрлэгийн багш нар ч одоо тал хүрээ явьяастай шүү дээ. Барилгачин болно, баримлчин болно, эмчч болно. Тэгэл ер нь тал хүрээ л аяастай хүмүүс. Дуулна, бүжиглэн. Дуулж чадахгүй, бүжиглж чадахгүй хүмүүс цэцэрлэгт ажилд ороод тэгээд хүүхдүүдэд хөгжүүлэхийн төлөө тэр бүгдийг сурна. Анх нөгөө цэцэрлэгт ажиллаж бид нар чинь нөгөө арга одоо шагнал ингээд авч байгаа байхгүй. Анхны шагналаа авчаал тухай тэр үед амир их ингээд нөгөө бахарч байсан. Тэр үед нөгөө яг ээж ихч нартай хэлж чадаагүй л ахaltaа баярлаа гэдэг үг. Тэр битлэг мэрэгчлэрээ тэгээд ихч нараараа ээжээрээ маш их бахархах сэтгэл төрчихсөн тоо. Хууч нар бол 20 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан багш гэдэг үгээр одоо хүн болгон бараг мэддэг. Тэгэл ээжийг бас цэцэрлэгт ажиллаж байсан мэднэ. Ихчээж одоо 1-р цэцэрлэгт байсныг бүгдөө л мэддэг. Тэгэл тийм болохоор ер нь тэгэл энэ ээж ихчнэрийнхаа нэрийг гаргачихгүй юмсан тэдний дүү тийм байлээ. Энэний охин ингэчлээ гэдэг нэрийг гаргачихгүй юмсан да гэсэн л нэг тийм нэг бас хичээл зүтгэл чармаалт бас байдаг шүү дээ. Тэгээ нөгөө ээжийнхаа би чинь ажиллаж исэн Няруу хийдэг гэсэн цэцэрлэгт нь багшаар орсон байхгүй 3 дугаар цэцэрлэгт, хуучны 24 дугаар цэцэрлэгт. Тэгээд орсон болохоор бас одоо энэ давг сүмбэрлийн охин ажилд авчаад авчин тийм ингээд ажиллаа хийж чадахгүй юм байна гэсэн нэрийг гаргачих байдаг гэж маш их юм хичээлттэй ажилдаг та ер нь бол. Миний тухайд бол 2 хүүтэй, нэг нь Батлан хамгаалах их сургуульд хүргэсэн, нөгөөх нь ангаахын сургуульд төгсөөд одоо мөнгөн гүрийн мен судлаачаар ажилладаг. Хоёулаа гэр бүлтэй. Тэгээд бас хүний амьдрал чинь баян баялаг шүү дээ, тэ. Тэгээд бас дүүхэн 3 хүүхдийг авч өсгөж байгаа. Ерөнхийдөө юм цэцэрлэгийн багш нар чиг ажлын онцлогоос бол тийм болов уу, мэргэжлийн шаардлага тэр юм болов уу, хүүхдүүдэд яг л
цэцэрлэгийн нэг анги өгчих байх гэдэг шүү дээ. За одоо чи одоо энийг инг үгээд хэрэгэт тэгин ингэн гэд. Тэгээд одоо ямар сандаа манай хоёр банд тэгдэж шүү дээ. Ээж тамир цэцэрлэгийн хөвгтэй ажиллаж байгаа юу? Бид нар ямар бага ангийн хөвгтөө гэл дандаа л ингээд хүүхдтэйвэр хараад идэм байл шүү дээ. Дандаа л ерөөсө болохгүй одоо тэгчих гэж дандаа эрсдэг хэлж өгдөг. Дандаа ингээд энийн тэгчүүл ингэн гэд хүүхд өөрөө хийчихтэй нэмийг өөрөө төрүүлж очиж хэлээд ингээд урдуур нь ороод байдаг. Нэг тийм мэрэгжлээс шалтгаалдаг баха. Тийм болчтой юм билээ. Багийн л дайчин зорьсон ажлынхаа ард гарч санаа амардаг зан чанар нь Отгонбаяр багшийг ажилдаа амжилттай мэрэгжилдэн эзэн байхад чухал нөлөө үзүүлсэн. Цэцэрлэгийн багш гэдэг амаргүй ажилч гэлээ хүүхдийн инээдхөөр хэргүй тунгалаг энерги дүүрэн газар ажиллана гэдэг хэн бүрт олдоод байхгүй хувь заяа. Цэцэрлэгээр хүмүүжиж, цэцэрлэгээр амьсгалсан ийм нэгэн гэр бүл. Ер нь би боддгиймаа ингээд хүмүүс амьдралын ихэнх 180% гэж үзвэл ерөнхийдөө барилгын хундамж цэцэрлэг юм байгаа шүү дээ. Тийм болохоор тэр цэцэг цэврүүш хүүхдүүдийн амьдралын анхны гараагийн тавьж өгнө гэдгүүл үнэхээр өндөр хариуцлага, үнэхээр өндөр шаардлага манай нийгэм гэсэн тийм шаардлага тавьж байгаа. Тийм болохоор ч ерөнхийдөө би одоо насан туршдаа боловсрч явах хүн. Би ер нь өөрийнхөө бодлоор бол октоодаа их ажиллаж ням бай. Тэгэл ер нь хүүхэд үнэртэйгээ эвтэй найртай харилцах тийм юм нь би одоо ерөөсөө л нэлээд зааж ярьдаг байлаа. Өөрөө олон хүн чинь үнэртэй өссөн болохоор за энэ хэдийг л одоо тэгин шүү, ингэн шүү гэл ингээл тиймэрхүү байг. Ер нь манай охтууд л одоо яаж байгаа юм шиг хүмүүжил сайтай ер нь ажил төрөлдөл гайгүй л гэж би боддгийн штэ энэ хэдийгээ. Манай Нотгонбаяр чинь дээр нэг ихтэй нэг ахтай айлын 3 дахь хүүхэд. Тэгээд энэ юусоо юу байхгүй. Ер нь нэг шодрог энэ багаал хүн зааж өөмөдөөс ахыхаа ангийн хүүхдүүдтэй их тоглоно, банднартай их тоглоод тэгээд төлөөмод хөдөө яг суманд амьд ажиллаж байсан болохоор мод чулуу тиймэрхүү юм хүм хийнүүхээс ер нь нэг шудраг шүү манай чинь хизээ нэг тийм байгаа тийм. Хөдөлгөөнтэй өгчихсэн. Тэгээд савл хэвэл хичээлээсээ тарж ирээл тэгээд банднартай тоглоод гадуур гүйчих. Тэгээд ороо нэг ээжийг эрхийн алдад нэг санд минд орж ирээл тэгэл нөгөө нэг энэ аяг шанга манай отон байж байгаа аяг л угаадаг хүмүүс шүү дээ. Тэгэл угаах аяг шангаа бол угаачаал тэгэл нэг л сайхан гадуур гүүгээгүй томоотой амтаа ороо ирэхтэн суучдаг. Тийм л үгтэйс хөрнө хөдөлгөөнтэй. Гадаа миний хийдэг ажил мод чулуу усаал авна. Тэгэл доктод чартаа тоглоод бөмбөг тоглож байхад би байлдаал эмчэнд болчихж байгаа юм шиг байна. Совилогч болчихж байгаа юм шиг байна. Тэгэл гүүгээл яваалгэн. Тэгэл гашаан дээр ингээд зогсчоод ээж аав гэрхийн даавн дээр гүйж орж ирэл худлаа юмаа хийсэн болоод тэгэл гараад явал юм хаяал гараа явчихдаг. Тэгэл манай энэ ихч айгүй гэр амтай гэрээс гарахгүй. Тэгэл ер нь би тэгэл 10 төгсөөл арангаар нэг хэсэг явдаг байлаа. Натаа охтууд ерөөс найзлахгүй дандаа өвгөттэй. Би очлоо морин дээр мордлоо мотоцикл унлаа трактор унлаа тэгэл хөдөөгөр явчихлаа. Юу ч хийж явдаг юм битгэхгүй. Одоо ч гэсэн би нэрч одоо өөрхөө үе насны дээр ирчүүтэй дотно. Ер нь надад эрэгтэй хүмүүс л их тийм байна, юм байна гэж айгу ярилцдаг шүү дээ. Тийм болохоор би өөрийгөө нэг жоохон иршүүд юм уу гэж боддгийг. Амьдралдаа ч бас тийм байж байгаа магадгүй. Бид дөрөвчөө ингээл март болно бүгдөө эмэгтэйчүүд, багш нарын баяр болно бүгдөө багш нар. Тийм болохоор айгу бахархалтай ингээл хөтлийн бүгд цэцэрлэгээр ингээ бид дөрөлд тараад ажилласан. Тэгэл тэр 11-ийн давгаа агш охин энэ 20 Отгонбаярын дүү 11-ийн жаргал дэлгэрийн дүү наран цагийн эгчтэйгээ ярих энэ бол үнэн бахархал. Тэгэл багш нарын баяр чинь бүгдээр дөрвөн биендээ минь төргээл ингээл багш нарын хуурал багш нарт тухай чи айгу семинарт явдаг гэж тэр үе юмд чинь ингээл гэр бүлээрээ явах энэ үнэхээр бахархал гэж боддог шүү дээ. Үнэхээр сайхан бас. Цэцэрлэгийн багш гэдэг өөрийн хүүхэд гэр бүлээ гэхээс илүүтэй багшаа хэмээн тал талаас нь шулганах бяцхан шавнырынхаа төлөө өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл ажиллана. Хүүхэд зөвхөн багшийн зааснаар биш аливаа зүйлийг өөрийнхөө сэтгэмжээр хийгээд сурчих нь хүүхдийн хөгжилд хамгийн чухал гэж Отгонбаяр багш үздэг. Энэ мэргэжлийг сонгож өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаадаа тэр үргэлж талархдаг юм. Би ерөнхийдөө чиглүүлээд орхидог. Ер нь тэг хүлээдэг. Тэг нэг юм хэлчих. За энийг ингээ хийчих гээд хүлээгээд нэг удаад баргал дотроо тоолно. Тэд удаа тоолчих. Тэгээ тоолоодгаар тэр хүүхдэд ямар нэг юм гарна шүү дээ. Тэгэх юм бол тэр нөгөө хүүхдүүдээ за энэ одоо ингээд хэлчихэд болно, ингээд болох юм байна гэд
өөрийн мэдэнгүүтээ хүүхдүүд дахиад төхүүлж өгдөг. Болж игэл хүүхдээ өөр нь хилтгэл тийм дуртай. Тэгэхгүй шууд одоо бэлэнчлээд одоо юм чинь хөгжиж одоо ингээл сахмаас баахан бэлэн юмнууд аваад ингээл тавиал тэр хүүхэд голон цэцэрлэгийн суурил хүүхдээ танин мэдхөө хэл яриа бие үйлдэр оюун ухааныг л хөгжүүлэх зорилготой юм байгаа шүү дээ. Тийм болохоор болж тэр агуулга тэр тулгуурч хүүхдүүдээр өөрөөр нь хэлэх нэгсэндээ хүүхд төвтэй сургалт арах дуртай л гэсэн. Анхны ажил яаж эхэлтэн тэр хүн ер нь тэр чигээрээ амьдралын туршдаа сэтгэл ханамжаараа явна шүү дээ. Би дөнгөж тэр долгорсон дарга дээр 2 дугаар багуул асрагч багшаар оржоолаа. Анги өдөртсөн багш маань ундрах гэж багш байлаа. Тэр багш бол аюун мундаг багш. Ерөөсөө тэр бүх юмыг надаар хэлдэг, бүх юмыг чиглүүлдэг, хийсэн юм буцаага бүлгийн багштай би хэлдэг, тайлбарладаг. Одоо бодоход тайлгнаж байгаа юм байна л да. Багшаа би тэрийг ээжтэй, энийг ээжтэй үргэлж үзүүлж харуулдаг. Тэр мэн бас өдөд намайг өдөд таны ямар ч ачаалыг даах тийм ээ, ямар ч хүмүүстэй баг болоод ажиллах тэр сайхан юуг үйл ажиллагаа сургасан юм болов уу гэж бодоод энэ ташранд хэлэхэд бас одоогийн Сэлэнгийн аймгийн Хөтөл хотын бямд орж эрхлэгчтэй хамт олондоо ажлын минь анхны гараа шүү, та нараараа бахархаж явдаг шүү, ингээд та нараараа сурсан бүх үйл ажиллагааг одоо ингээд энэ тус цэцэрлэгт алдаа юу итгэлж алдааг өдөө таны ажиллаад ингээд хөдөлмөрд явж байна гэдгээ бас хэлэхэд таатай байна. Ер нь цэцэрлэгийн багш хүн гэдэг нь ерөнхийдөө тэр тухайн бүлэгт байгаа 20 30 бай тэр хүүхдийн найз байх хэрэгтэй. Багшаас илүү найз. Тэр миний тэр 30 хүүхдийн найз донд 1-2 хүүхдэд нар гэр асуудал байж болно шүү дээ. Тэр би нууцыг хадгалдаг байх хэрэгтэй. Тэрийг ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ ер нь бид нар чи ер нь олон жил болоод ирэхээр ингээд ороод ирж байгаа хүүхдээ хараад за энэ мэн нэг тийм байгаа юм байна да. За энэ мэн гэрт нэг тэгчижтэй гэсэн мэдрэмж л авдаг. Тэр нууцын зэрэгэлтэй явж болно шүү дээ. Тийм болохоор эцэгтэй тулж ажиллах. Тийм болохоор тэр тухайн багш гэдэг хүмүүс тухайн хүүхдээ зөвлөгч сайн найз байх хэрэгтэй. Гаднаас орж ирэхдээ жоохон таагүй орж ирэхэд хүүхдүүдийг хараад бид нар баясаал. Ерөөсө хүүхдүүдийг харахад л бидний сэтгэл зүрхэл онгойж байцдаг. Хүүхэд хөрхөжтэй хүүхдийг ерөөсө хүүхдийг харцыг хараад уншдаг. Өглөө хүүхэд хаалгаар орж ирэхэд энэ гэртээ тавтай хонсон байна уу, энэ баяртай байсан байна уу гэдгийг хүүхдийн нүдний харцаас л ер нь уншиж сурдаг юм байна. Сүүд одоо 20 жилийн хойно бол ер нь хүүхдээ уншиж сурч их олон жилийн дараа хүүхдээ уншиж сурч байгаа шүү бид бол. Тийм би чинь 2002 оны 12 сарын 9-нд иржсэн. 9-нд ирэхдээ би тухайд нэг боловсролын их сургуульд хичнээн авцсан байсан. Эхний семестрээ дүүргээд иржээ л. Тэгэхээр 4 бүлэгтээ 9 хүнтэй 4 хүн анги ажилладаг. Тийм л байлаа. Энэ корпус чинь байхгүй байлаа. Манай цаатлын одоо хөгжмийн танхим байгаа чигээр ажилдггүй байлаа. Бас л зах зээлийн үед нэрвэгдсэн нэлээ хүнд байдаг. Дөнгөж даван туулаад орж иржсэн үед нь би орж ирсэн тэр үед төлөгч маань Бата гэж хүн байлаа. Тэр хүн бол энэ цэцэрлэгийг өстой одоо зүгээр бүдүүлгээр хэлэх юм бол балгасаас өдөө үлдэл хүртэл бол үнэхээр авч явж чадсан мундаг хэрэглэгч. Намайг бас энэ албан газарт анх орж ирэхэд минь хүлээж авч анхны дээд мэргэжилтэй багш иржээ л шүү дээ. Манай Отгон баяр багш бол одоо аливаа нэгэн хариуцуулж өгсөн ажил бол үнэхээр одоо хариуцлагатай. Одоо тийм мундаг хүн шүү дээ. Ер нь найдвартай, юмд их дайчин. Нэг ажил эхэлсэн байхад тэрийг заавал дуусгаж ижил санаа нь амардаг. Тэгээ ер нь энэ тэндээс маш их шин санаа сэдэж орж ирдэг. Ийм багш хамт ажиллахад бол одоо үнэхээр бас найдвартай, сургуулийн өмнөх боловсролод нэлээд одоо их хувь нэмрээ оруулж байгаа тийм багш байгаамаа. Отгон баяр багшийн хувьд бол одоо би 19 оноос хойш яг Отгон баяр багштайгаа хамтарч ажиллаж байна.
Тэгээд ажлын туршлагын хувьд бол манай байгууллагад бол маш их түвшиг тулгууртай Ахмад багш туршлагатай 30 гаруй жил яг энэ мэрэгчлэрээ ажиллаж байгаа тийм дадлага туршлагатай Ахмад багшийн нэг байгаамаа. Дотгоо багшийн хувьд хамт олон болон залуучуудтай байгууллага дотроо ер нь бол үлгэр жишээ залуучуудаасаа бас өөрийгөө маш их дайчлан тууштай зантай. Залуучуудаасаа суралцсан, залуучуудаа бас сургана, мундаг чадвартай багш байгаа. Тутмын багшийн санаачилгаар бол одоо 2020 онд салбар бүлэг дээр тэр эко туршилтын талбайг одоо байгуулахад санаачлал оролцсон байгаа. Одоо тэгээд тэрэн дээр бол манай бүлгүүд нийт 9 бүлэг маань хавар болгон очиж хүүхдүүдтэйгээ эцэгтэйгээ ногоогоо тарьчаад намар болгон хурааж авдаг тэрийгээ. Тий бас хүүхдийнхаа сурч хөгжих орчинд хүүхдийн өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах үйлсэд бас нэлээд санаачлагтай идэвхтэй оролцож аливаа зүйлийг манлайлан ажилладаг багш байгаа. Манай Утганбаяр багш бол маш их дайчин хүн. Одоо оны цэцэрлэгийн авраг багш болж байсан, сумын авраг багш болж байсан. Тэгээд зохиогдож байгаа одоо багш нарын дунд зохиогдож байгаа аливаа одоо ажилд хамгийн идэвхтэй оролцдог багш нарын нэг ер нь 1-р байр 2-р байраас бол хэзээч болохгүй дандаа 1-р байрыг холдоо авчиадаг тийм дайчин багш байгаа юм манай Утганбаяр багш. За манай Утганбаяр багштай бол 2003 оноос хойш хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. Манай багш бол их мундаг, дайчин, чадварлаг, ямар юм шинэ юмыг маш их эрэл хийж сэтгэдэг. Одоо бид хоёр бол одоо тэр тал дээр хоёулаа маш их гар нийлж ажилладаг. Ямар нэг юм хийхэд түр өрн шуурхаа, хүүхдэд ажиллах хүүхдэд хөнгөн шуурхаа тэр хүүхдэд харьцаж байгаа харьцаа хүүхдэд өгч байгаа өгөөжл маш өндөртэй. Тийм багш байгаа манай багш бол. Ер нь их чадварлаг сайн багшаар зууч хийж ирсэн. Манай Утганбаяр багш нь бол дөнгөж сургуулийн ширээний хаалгаа цэцэрлэгт анги туссан багшаар орж ирсэн байгаа. 87 он. Тэгээд тэндээс одоо курсын багшиж бэлтгэдэг байлаад юу багш ороод тэр курсыг дахин хотод төгсөөд дараагаар нь хичнэгээр 4 жил хагас сураад маш их юмд хичээл зүтгэлтэй хөдөлмөрч дайчин шудраг хүн байгаамда манай Утганбаяр багш. Анх цэцэрлэгт ороод Утганбаяр багшийнхаа туслах багшаар 5 жил ажилласан. Багш маань хүүхдэд өгөөжтэй ээлдэг. Манай багш маань бол мундаг чиглүүлэгч, мундаг удирдагч. Биднийг бол атгсан гал шиг бас зангидаж чаддаг. Хүүхдэд бүхэл зүйлээ зааж сургадаг. Мөн намайг багш болох гүрийг анх тавьж өгсөн. Багштай баярлаж явдаг. Цэцэрлэгийн багшд бол ерөөсөө тэр хүүхдийн арга эвийг олж хөгжүүл сургах гэдэг маш их том хариуцлага оногдож байдаг. Тэр олон хүүхдүүд чинь тэр орондоо ч гэсэн бид нэр 3-4 хүүхдийнхээ дунд хай хой болдог үстэй. Тэгэхээр тэр олон хүүхдүүдийн эвийг олоод сургаад хөгжүүлээд тэгээд ажиллана гэдэг бол маш их хүч чадал авьяас одоо тэр хүүхдүүдийг энерги тэр сайхан энерггүй сэтгэл тэр хүүхдүүд тэрэнд нь татагдаж байхад тийм хүмүүс цэцэрлэгийн багш хийж чаддаг гэж би боддог. Ер нь хүний амьдралсан байдаг шүү дээ. Тэгээд хүний амьдрал зөндөөл жаргалтай, зовлонтой амьдрал юу стар хөтэй. Тэгээд өнөөдөр ажил дээр ирээл тэр бүх юм ардаа орхоод юу ч болоогүй, юу ч мэдгүй тэр сайхан хүүхдүүд ирээл ажралаар дүүрэн сайлгаж тэр өдрийг сайхан өнгөрөөж гоё энерги авдаг. Тэрэндээ л ажралтай. Тэгээд үнэхээр хүүхдүүдээс хөрхөн санаа, оноо хүүхдүүдээс бас бид нар түр сурахын мөрдөл гардаг шүү дээ. Тийм болохоор тэр хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан. Би энэ хүүхдүүдээр ирээд баярлалтай суны амралтаараа хүүхдүүдээс санана гэж бүр. Цэцэрлэгийн багш гэдэг амаргүй ажиллаа. Гэхдээ тэдний бяцхан шавнар нь өдрөөр өсч суралцсан, багш нар нь тэднээс суралцаж, хамтдаа хөгжин ирээдүгээ бүтээдэг ийм л сайхан орчин. Цэцэрлэгийн багш гэдэг түмэн мэрэгжлийн эзэн. Бяцхан шавнарынхаа хүсэл, тэмүүлэл, мөрөөдөл толин байдаг.